хэлээ. Сайн та сайн байна уу? Би Тимүрийг зөвлөдөө. Эсвэл хэмжээтэй, хүндрэл сэтгэлтэй, хүндрэл сорилттой, хөдөлмөрч хөөхөд би заасч. За тэгэхээр бидсүү анхаарал тавьдаг. За юу аргач? За манай бидний аргач юм тийм ээ. За сайн ажиллаа хараад байна. Ямар үйл явц болж байна? Ямар үйл явц болж байна? За шүлжиж байна. Одоо наадтаа бол шүл болсон байна. Цааталтаа цаана юу харагдаж байна? Нар харагдаж байна тийм ээ. За тэгвэл өдөр шин яагаад дэждэг вэ хүмүүдээ? Тэгэхээр учраас. За хэд ямар хугацаанд юм тэгэхээр гэж байна те? 24 сая тийм ээ. За 4 сая 27. За 27. За тэгвэл нэг хоног буюу 24 юу? Цагийн хугацаа тэгэхээр нэг бүтэн таа. За бид нар бүр наривчлан авч үзэх юм бол 23 цаг 56 минут 4 секундын хугацаа ингээд манай дэлхиймээр яах вэ? За нэг бүтэн ирдэг байна. За тэгэхээр багш танаас чирээдээ чинь за дэлхийг хойдуудаас харуулсан азимут зураг байна тийм ээ. За наад зураг нөө юм тогтоод хадасараа ширээдээ тогтоосон тийм ээ. За доогуур цааснуудаа ингэ байрлуулсан уу? Байрлуулсан. За наад зургийн чинь хүрээгээр цагнууд байгаа харж байна уу тийм ээ? Харж байна уу? За наад цаг чи юуг заасан байна? Цагийн цагийн бүсийг заасан байна. За тэгвэл одоо Монголын цагийн бүсийг одоо тийм за тэгвэл одоо бүгдээрээ энэ хаалганы дээр байж байгаа цаг руу анхаарлаа хандуулъя тийм ээ. Одоо хэд болж байна? 11:30 гээд чихөө. За тэгвэл яг манай Монголын байгаа 7-р цагийн бүсдээр 11:30 болж байгаа бол бусад цагийн бүсдээр хэд хэдэн цаг болж байгаа вэ гэдгийг тааруулаад балаараа бичээд тавьчаа гэдэг. За тэгээд тааруудад бичээд багцсан уу? Монгол дараа нь үзэж байна. Энэ дараа хоёр за тааруудад бичсэн. За тэгвэл манай дэлхий за нэг цагаас эхлээд нэг бүтэн тойрч байна шүү дээ тийм ээ. Нэг цагаас эхлээд хэдэн градус болж байгаа нэг 360 градус. За тэгвэл наад чинь хичнээн цагийн бүс бай. 24 цагийн бүс бай. За тэгвэл 24 цагийн бүстэй 360 градусаар хуваалахаар хэд болж байна? 15 градус. За энэ 15 градус нэг цаг таардаг. Нэг цаг 15 градус. За тэгвэл наад зураг 15 градусыг бүлээд үстэй. Хөдөлгөөл үстэй. 15 градус. За тэгэхээр хаашаа идэв? Наад. Тэгэхээр ч одоо 11:30 болж байгаа гэхэл чинь 12:30 дээр ажиллана шүү дээ. За тэгэхээр яаж бүх цагийн бүсүүд бүгдээрээ 15 градусыг илгүүлэхэд яаж бүх нэг цагаар яаж өөрчлөгдөж байгаа юм тийм ээ. Нэг цаг 15 градусаар өөрчлөгдөж байна. За 2 цаг хэдэн градус вэ? 30, 3 цаг, 45, 4 цаг, 60 гэх мэтчлэн
За хөдөлгөөж. За энэ хөдөлгөөний хурдыг бид нэр юугаар хэлж болохоор вэ? За градус. За юуны градус вэ? Өнцгийн градус шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэг цагт ерөөсөө 15 градусаар иргэдэг юм байна. 24 цаг 360 градусаар иргэдэг юм байна. За энийг бол юу гэж нэрлэдэг байгаа юм гэхээр бид нэр өнцгийн хурд гэж нэрлэж байгаа. За тэгэхээр манай хичээлийн өнөөдрийн зорилго бол ерөөсөө дэлхийн тэнхлэр иргэдийн хурдыг ангилсан юм зорилготой. За манай хичээлийн сэдв болохоор дэлхийн хөдөлгөөн. За тэгэхээр бид нар сайн нөгөө өнцгөр иргэдэг цагийн бүсийг хийх хуваасан нь болохоор эндээ харагдаж байгаа. За анхны голд чи хаагаар байх гэвэл за лонд дээр өнгөрч байгаа анхны голдчоос зүүн тийш 7.5 баруун тийш 7.5 тийм ээ. За энэ хоёрын хооронд нийт хэдэн градус болж байна? 15. Зөв энд бол хэдгээр цагийн бүс аа? Нэг цагийн бүс. За энэ нэгдүгээр цагийн бүс. Энэ 2 3 гэх мэтчилэн тойрч явсаар гад энд хэдгээр цагийн бүс гоо? 23 дугаар цагийн бүс болно гэсэн. За тэгэхээр энэ одоо пицца туршилт хийгээд үзэх юм дээ. За 3 хүүхэд гараад ирээ. За тэрэж таагүй дэлгэц рүү харж байгаарай хүүхдүүдээ. Дэлгэц рүү харж байгаарай. За тэгэхээр экватор дээр нэг хүн тийм үү? За хойд түвшний 45 градус дээр бас нэг хүн. За дэлхийн хойд туйл дээр бол нэг хүн байна. За тэгэхээр энэ 3 хүнийг бодвол энэ 3 хүүхдмээр яах вэ? Төлөөд. За энэ градусыг одоо юу төлөөлж байна яг наад туршлагаар явж үзвэл 90 градус наа. Наад иргэдэг. Наад иргэж байгаа чинь бол 90 градус авах шүү дээ тийм. Зөв. Экватор нь хаана вэ? Тэгэхээр одоо энэ ишин дээр энэ экватор байна гэж үзэх нь шүү дээ тийм ээ. За 45 градус дээр болохоор цоод байгаа гэж. За биштай зогсоо. За найрхан чингүүд бол хойд туйл дээр байгаа шүү дээ тийм ээ. Цоод бол дунд жиргэн буюу 45 дээр байгаа. За тийм болохоор экватор дээр байгаа тийм ээ. За тогтоож экватор дээр байгаа. За тэгэхээр гурваа байдалд авсан тийм үү? За байдалд авч одоо ингэ эргээд үз. Эргээд үзээ. За хаашаа ирэхүдээ нар гурав. Өнгөрч сандаа батлсан араас очив. За хатын тооч саажтаа ичийн төлөөр. Мөр цаатаас очиж. За анчнаас юу очиж чи? Өсвөдийн толгоцоо янз янз өөр юм. Өсвөд юм биш. Баг өсвөр толгоцоо. За энэчнээс үзэж байгаа шүү дээ тийм ээ. Экватор дээр оршиж байгаа буюу тогтвортой жолоор тойргийнхаа хэмжээгээр радиусаар хамгийн их цаг болжлаа шүү дээ. Цоод яасан. За энийг бид нэр тогтвортой гэж бодъё тийм ээ. Энийг бол яг цоод гэж бодъё л да тийм ээ. Цоод. За энэ зүг дээр юм байгаа. Нэг чиг байгаа тийм ээ. За тэгэхээр хин нэг цайд болсон байна. Тогтвортой хамгийн их цагийн туулаад за цоод бол дараа нь арай бага тойргийнхаа хэмжээгээр тийм ээ.
За намын чимгүүд яасан ерөөсөө хөдөлгөөр хийгээд доороо ирсэн биш тийм үү? За анчнаас юу ажиглагдаж байгаа юм бэ? Градусаас хамаарч хоёр зан өөр байна. Хоолох зам өөр. А зүйл тогтно яг яаж юм гэсэн үг? градус ир байна тийм? Ир байна. А энэ тэг градусаас 90 градус руу хоошлох тусам яаж вэ? Хурдан багасаад хасагдчихэ гэсэн үг байна шүү дээ. А туйлаас экватор руугаа урагшлах тусам хурдан одоо нэмэгдэж байна гэсэн ийм зүйл харагдаж байна гэсэн үг. За тэгэхээр энэ бол өргөн болон дээр өөр байна шүү дээ тийм ээ. За тэгэхээр энэ улаан юу харуулсан байна? За Монгол улс байна. Юу гэж байна? 12 хэдэн шүү дээ тийм ээ. За таагаар одоо багштай суучих заяа. За тэгэхээр 12 хот маань дэлхийдээ хамт тийм ээ. Тэгэхээр 1 секундэд хэдийн хэмжээний хоттойгоор ингэж байгаа гэдгийг яг за тооцоолж гаргая. За тооцоолж гаргахын тулд бол бид яг бүгд энэ ихний энэ том яг ашиглана. Энэ том. За бүгд ажлын утга гаргахад хандуулаарай. За тэгэхээр V1 гэдэг нь юу гэж вэ? V1 бол тухайн өргөлгийн оршин хурдыг хэлж байгаа тийм ээ. А V0 бол экватор дээрх хурд. За энэ нь бол 464 м/сек. Өөрөөр хэлбэл экватор дээр байж байгаа юм бол 1 секундын хугацаа 464 м-ийн хурдтайгаар дэлхийдээ хамт явна. Одоо эргээ гэж ойлгож байна. За энэ космос P гэж байна шүү дээ тийм ээ. За P бол өргөгийг төлөөлж байгаа. Тухайн өргөг 12 хоттой оршин өргөө гэсэн үг байна шүү дээ тийм. За 12 хот маань хэдэн градус өргөд оршин вэ? 36. За тэгвэл бид томьёо болж үзье л да тийм ээ. V1 тэнцүү V0-ыг за өчгөн космос 46. Космос 46 гэсэн юм гарч ирж байгаа гэсэн. За тэгвэл космос 46 чи хэд байдаг вэ? За тэг зууны заавшин чивч 67. Тэг зууны за дараа нь шалтгаан үзээрэй тийм ээ. За бид нөхмөл тоол дээрээс шишээ 46 ч юм уу 11 ч гэдэг юм уу космосаар илэрхийлэхэд яг хүндрэлтэй тийм ээ. Нарийнч гарч өгдөө. Жам зурга За тооцоо гаргацсан уу? За чи мэдсгүй болтой. За би нэг тэмцүү 300
За тэгэхээр чи мэдээ секундын хурдтайгаар бид нар яг гэсэн үг. Дэлхийн таанд одоо ирж байна гэсэн үг байна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл 3 секундэд баг юу 1 км газрыг туулж шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр асрыг хурдтай байна гэсэн үг. За тэгвэл 1 секундэд 310 м одоо хурдталж байгаа юм чинь тийм үү? Бид нар нөгөө 23 цаг одоо энд байгаа шүү дээ тийм 23 цаг 56 минут 4 секундын хугацаанд дэлхийн нэг бүтэн тойрог гэж үзэж байгаа. Тэгвэл 1 секундэд ийм байгаа болов. За манай ашиг өргөгийн дагуу нийт нэг одоо хоногийн хугацаанд хичнээн километр газрыг туулж явах гэдгийг тооцоолж байгаа. За тэгвэл За 24 цаг ихээр тооцсон уу? Асуул эсвэл нарийн жисэн 23 цаг 56 минут 4 секунд ихээр тооцсон. За нарийн жисэн явах гэж. Ингэж авч яах вэ? За болцсон уу дээ? За хаалтнаас ихний баг. Нэгдүгээр баг тийм ээ. За яаж тооцоолж байгаа вэ? Хичнээн километрийн уулсан байх нь тийм ээ. Нэг хоногийн хугацаа тэгэхээр содчтой тайлбарлаж өгöö. За энэ тайлбарлаж өгöö.
자, 탄하게 해줬어. 자, 내립시다. 자, 살발. 자, 하나가 있어. 자, 하나. 아래 올라갔어. 어떻게? 자, 타이틀 잡읍시다. 말하면 내 비싼 여러분은 넘어가면 그런 게 스쿼트로 실조이지 제가 이제 건너서 다른 여기가 그건 좀 어디입니까? 다른? 네네 다른 경우는 아, 미니트가 있어. 자, 미니트에 빅미니트도 실조게. 다른 경우는 가까운 말하는 그렇죠. 자, 또 닉 차게 없자. 닉 차게 없자. 여기 닉 붙은 차게 없자. 이 시내 빅미니트 더 누워있고요. 자, 어떤 부분 책? 자, 아무리 멋진 게 다 있대 뭐. 자, mana arah yang pertanyaan arah yang cepat jawab. 자, mana arah yang 이거 책임 수료도 해. 어떤 책임 수료 빼야 돼. 그리고 다원 책임 따라가기. 다원 책임 따라가기 뒤에 자, 들리다가 다원 책임 따라가기 때 다원 책임 따라가기. mana arah yang hot. mana arah yang hot. 자, 신의 기쁨을 같이 도와줘. 비행 알기식 주는 작업을 해봤어. 그거를 기대 한 일기적 자가 흐르시게 되니 아 일기적으로 자기 더서 알기식 주는 어쩌고 이게 하고 아 더서 잘나서 자 다음 무대를 치는 게 답도가 한 자식 말하실 때 자 일기가 어떤 거 알기식 주는 어쩌고 이게 어떤 인 좋은 데를 하고 아 다른 다 답신학수 자, 박수. 자, 딱 하나 가실게. 자, 좀 들어가실게. 뒤에 하나 좀 들어가실게. 자,
За хаана бүгд багш нар хараад гэх юм. За манай 15 цагийн дараа гэхлээр чи хэдэн цаг болох вэ? 17 цаг 30 минут болох нь шүү дээ тий. За 17 цаг боллоо гэж тооцъё. За тэгвэл 5 цагийн хугацаанд нэг хичнээн километр хугацааг туулсан байна. Зөв 5540 км тоол. Аль хэсэгт нь шөнө болж идэв. За аль далай дээр. За номхон талай дээр. Шөнө болж шүү дээ тийм ээ. Гэтэл манай Монгол дөрөв өдрийн тэндээс хойш 5 цаг 30 минут болж байгаа юм шүү дээ. Зөв тэгээд нэг 2 цагийн дараа бол ингээ харанхуй болоод шүмрүү шилжиж байгаа гэсэн үг шүү дээ. За энийг харуул хөдөлгөөн болох шүү дээ. Газрын зурагч ингээ харуул. За эдний за дасгал даалгавруудаа бүгдийн зөв гүйцэтгээд яваад байгаа бол ажлынхаа хуудасны доод хэсэг байгаа. За өөрийнхөө үнээр хэсгээр яг өөрийнхөө үнээр хэсгээр үнэхээр шүү дээ тийм ээ. Хараа яасан бэ? Хараа болсон. Намхан талтай байж байна. Энэ хурцтай даа болж байгаа ч үү. Тооцож байна тийм ээ. Дуудах зайн гарсан. 1580. За танаас сонссноо. За Монгол дараагаар болж байна. За энэ 12 цаг болж байна. Яг эсрэг талын юу болов? Шүмж өгсөн. За хаач юм уу чинь хаана ямар татаа юм бэ? За өөрөөр хэлбэл юм бэ? За саяын тооцоолоос үндэслээд аваад үзэхдээ бид нэр тийм ээ бид нэр сая цагийн бус буюу өнцгийн градусыг тооцох хажуугаар бас яасан. Тухайн өдрийн хурдыг яасан. Тооцсон. За тэгвэл гисээс ихээр ингээд бичигдээ үгдээ. Эхний үгсэн бидний өнцгийн орд байгаа шүү дээ. Нэг цагийн хугацаанд 15 градус иргэдэг гэдэг. Өнцгийн орд. Тэгвэл бидний дараа нь нөгөө төвчл үзүүлсэн хурд чинь яг юу нь болох вэ? Өөрөөр хэлбэл маньд чинь цоодор за дотор буруу ингээд зогссон байгаа шүү дээ тийм ээ? Зогссон байна. За ерөнхийдөө ингээд нэг цаг дээрээс ингээд гуруулаа ингээд хөдөлгөөн хийсэн ийм зайг туусан гэж гарч иж байгаа шүү дээ тийм ээ? За тэгвэл маньд чинь гурав ингээд байндаа байсан байна. Цоодор яг хөдөлгөөн хийсэн дотор дөржууд нүүр хөдөлгөөн хийсэн биш үү тийм. За ингээд хацуудаар аваад үзэхээр ингэж гараад. За ингээд хэмжээд үзүүл яг юм чинь ямар хөдөлгөөн болох вэ? За ерөнхийдөө шугам урд нь өөрөөр болон дээр яасан. Өөрөөр байсан. Өнцгөө урд нь бүх газар 15 градус дэлхийн ингээд ирэхэд бүх газар нэг цагаар яаж өөрчлөлт. За тэгвэл энэ ягагийн энэ ажлынхаа утасныхаа зайг нь харж байгаа мэдээлэл бичээ.
자, 박수. 자, 또 하나 왔을게. 자, 약간 요 지금 시도서 되게. 자기 şovunmadan ulsiyon kurtlara yasak dedi. İşte şovun ortuna өөр цагийн урттай байсан. Харин өнцгөө урд нь бүх одоо улс орнууд дэлхийн тэмдгээр ирэхэд бүгд 15 градусаар зэрэг ижиг хөдөлгөөсөн. 자, 이분들 조각을 제일 찾고. 자, 하나. 아, 얼굴 보셨지? 얼굴 했습니다. 아주. 자, 하나 더 해봐. 움직이게 있죠. 자, 하나 했어. Өмсгөө болохоор бүх газар ингэж байна. Тэгэхээр рамтаа гараад бүх газар гэрний чинь тусчихсан. Арай шоморт нөгөө байгаа газраас аваад тул зэн замаар 자, 이렇게 이 хоёр хорд маань ямар хөдөлгөөнөөс дэлхийн ямар хөдөлгөөнөөс болж үүсэж байгаа вэ? Дэлхийн хөдөлгөөний улмаас хоёр хорд үүсэх байна шүү дээ, тийм ээ. Нэг нь өнцгий, нөгөөх нь шумуу. 자. 자, одоо хүмүүс ингэрээ наад дээр чи цилиндр тусгаар зурагдсан нэг зураг тийм ээ. За, азимут тусгаар зурагдсан туулийн дээрээс хойд дээрээс харсан нэг зураг байна. За, наад хоёр зураг ирэхэд ингээд хар тийм ээ. Харьцуулаад хараарай. Тэгэхээр цагийн бүсийг бид 15 градусаар ингээд хувааж байгаа шүү дээ тийм ээ. Яаж хувааж вэ? Өргөргөө утгын шумын алийг ашиглаж байна. Уртгийн шугмыг ашиглаж байгаа юм зү тийм ээ. Тэгж. За тэгвэл өргөрг нь яаж вэ? Өргөргийн шугмыг сая бид нэр шугмын урд дээр өргөргийн шугмыг ашиглалаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэг нь болохоор хөрөнгө нөгөөх нь болохоор босоо гэсэн юм юу харагдаад шүү дээ. Уртгийн шугмыг болохоор дээрс ингээд харахаар ингээд өнцгийн хувьд ингээд харуулж байгаа зү тийм ээ. Өнцгийн хувьд харуулж. Өргөргийн шугам нь болохоор шугам хувьдыг харуулж байна шүү дээ тийм ээ. За тэгж ойлгогдож байна. За тэр дээр тэмдэглэл аваарай тийм ээ. За өнцгийн хувьд нь бол уртгийн шугамын дагуу өөрчлөгдөж тийм ээ. Шугам урд нь бол өргөргийн шугамын дагуу өөр. Тэгэхээр нэг нь бол уртгийн шугамын дагуу байгаа хурдтал баг, нөгөөх нь бол өргөргийн шугамын дагуу байгаа хурдтал болно гэсэн үг байна шүү дээ.
За бүгд чаад үзсэн өгтөө дээ. За тэгэхээр нааш гацсан. Санал багтаа хандуулаарай. За тэгэхээр бид нар өнөөдөр өмнө нь бид нар 7 8 дугаар ангитай бол дэлхийд тэмдэглэгээ хөдөлгөөн хоног үүсдэг тийм ээ. Сайн хугацааны одоо хамгийн анхны нэгж болох хоног үүсдэг гэдэг ерөнхийдөө үзсэн байсан. Өнөөдөр бол бид 10 дугаар ангийнхаа түвшин тийм ээ. Дэлхийд тэмдэглэгээ эргэх хөдөлгөөн гэдэг сэдвийнхаа хүрээнд за дэлхийн эргэлтийн хурдыг ангилах гэсэн ийм зорилготой тийм ээ. За ийм зорилготойгоор дэлхийн тэмдэглэгээ хөдөлгөөнөөс үүсч байгаа үнцгийн болон шугам хурдыг ялаж тооцоолох гэсэн тооцоолж одоо ерөнхийдөө чаддаг болсон гэсэн үг байна шүү дээ тийм ээ. Ийм сэдвийн хүрээд ийм зорилго тавиад ийм үр дүн яасан. За хүрсэн байна. За тэрийн даахаар тэмдэглэлээр орох үү. За Улаанбаатар хотын орших өргөдгийг ашиглаж Улаанбаатар хотын орших өргөдгийг ашиглаж за 1 секундын хугацаанд 1 секундын хугацаанд за туулах шугам хурдыг тооцоо. За тэгэхээр доотлын үнэхээр хэсэг байна шүү тийм хүмүүс тийм. За үнэхээр хэсэгтээ өөрийнхөө хувийн түнг нэгтгэж нойр багийнхаа түнг бас яг нэгтгээд за гэсэн. За хичээлийн төлөвшөөр хамгийн дээд 10 онооч туссан байцтай байна. За нэг хүүхэд бол 20 онооч туссан байцтай байна шүү дээ тийм ээ. За нэг хичээлийн турш 20 онооч туссан хүүхдүүд нь босоорой. сайн байна. Өндөр оноо ашиглуулдаг аюулгүй. За одоо багийн оноо нэхээ. Багийн оноо нэхээ. За танах өдөрч. Аюулгүй спагоч пункт очрас танах зөв байна. Димэ. За танах. Нитiko. Зөв ирнэ. За танаас ирнэ. За тэгэхээр дөрөвдөр өгөөд 100 он авсан байна тийм ээ 100 он авсан байна бүгд 20 он авсан гэсэн үг тийм ээ танай болохоор 98 он авсан байна тэгэхээр эднийг хоёрт орж ирэх за танай хэлээ тэгвэл эдний хоёр өгөөд хэлсэн байна за танай 97 за эдний өгөөд яг дөрөвт орж ирэх гэсэн үг байна. За тэгэхээр багштай үнэхээр хаачаа багшд өгөх гэсэн хэсгийг ингээ багштаа тастаа тийм. Хичээл өгдөө орсон. Бүгд баярлалаа.